Олон улсын жишгийг үндэслэн хамгийн анхны 6 ажил мэргэжлийн стандартыг агентлагийн санхүүжилттэйгээр баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд боловсруулсан байна. Энэ нь олон улсын жишгт нийцвэц анхны ажил мэргэжлийн стандарт гэж үзэж болохоор байна. Ямар чиглэлийн мэргэжлүүдээр ажил мэргэжлийн стандарт хийгдсэнийг үзье. За, бетон арматурчин, автомашины засварчин, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, жимсэх нь хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, замын ажилчин, автозамын засварчин, газар тариалан, мал аж ахуйг хосолсон фермерийн ажил мэргэжлийн стандартыг анх боловсруулжээ. Эдгээр ажил мэргэжлийн стандартыг боловсруулахад мэргэжлийн байгууллагуудын мэргэжлийн хүмүүсийг уран авчирч тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, онцлог шинжээр үндэстэн технологийн нарийн дарааллын дагуу хамтран боловсруулан гаргасан. Энэ нь нэлээд цаг хугацаа хөрөнгө шаардсан ажил байсан. Эдгээр 6 ажил мэргэжлийн стандартыг зарим ажил мэргэжлийн стандартын ерөнхий загвар сайшаах тухай хөдөлмөрийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А119 тушаалаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага холбогдох ажлын байрны тодорхойлолт мэргэжлийн сургалтын стандарт боловсруулах болон сургалтын хөтөлбөр боловсруулахдаа загвар болгон мөрдөж ажиллахыг зөвлөсөн байна. Үүнийг аж ахуйн нэгж байгууллага төсөлд хамтран ажилласан байгууллагууд зөв зүйтэй болохыг дэмжиж цаашид өөр олон мэргэжлэр ажил мэргэжлийн стандартыг боловсруулах шаардлагатай байгаа талаар саналаа ирүүлсэн байна. Энэхүү анхны 6 ажил мэргэжлийн стандарт, ажил мэргэжлийн лавлах боловсрогдсон гарснаар дараагийн ажил мэргэжлийн стандарт, ажил мэргэжлийн лавлахыг боловсруулан гаргах их суурь тавигдсан гэж үзэж болно. Үүний дараа Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Германы зөвлөх компани хэрэгжүүлсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд боловсруулсан төсөл нь Монголын ажил олгогчдын эзэдийн нэгдсэн холбоотой хамтран зах зээлд эрэлт хэрэгцээтэй гэж үзсэн 20 мэргэжлийг ажил мэргэжлийн стандартыг боловсруулсан байна. За, үүнд махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ажилтан, үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн механикч, зүтгүүрийн машинч, гуталчин, сүлжих машины операторч, хүслэг эдлэлийн ойдолчин, барилгын шат угсрагч, хэвлэлийн график дизайнч, асфальт болон бетон хучлагад нөхөн засвар хийх, иж бүрдэл машины операторч, шилэн фасад угсрагч, зочид буудлын өрөөний үйлчлэгч, барилгын дээвэрчин, токер фрезерч, туслах сувилагч, асфальт бетон холц ба битумын лабораторийн лаборант, тогооч, ойдолчин, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн механикч, гагнуурчин, хуурай хийц угсрагч. За, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоон дээр мөн энэ чиглэлийн нарийн мэргэжлийн хүмүүсийг уран авчирч ажил мэргэжил тус бүр дээр ажлын хэсэг гарган тусгай цаг хугацаа хүний болон санхүүгийн нөөц бүрдүүлэн олон цаг зарцуулж ажилласнаас энд бас дурдах нь зөв юм аа. Дээр дурдсан 2014 онд баталсан аргачлалын дараа түүнийг дахин боловсронгүй болгож хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талд үндэсний хорооны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоод тогтоолоор ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлалыг батлан гаргасан байна. Энэхүү аргачлал нь 2022 оноос эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга 17-гийн 5-д заасны дагуу ажил олгогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран ажил мэргэжлийн стандартыг боловсруулахад баримтлах арга зүйн үндэслэл болох юм а. Өнөөдөр энэхүү аргачлал нь байгууллага, аж ахуйн нэгж, ажил мэргэжлийн стандарт боловсруулах бүрэн боломжийг нээж өгч байгаа юм а. Хөдөлмөр эрхлэлт болон мэргэжлийн сургалтын чиглэлээр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа донор байгууллагын санхүүжилттэй гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд мөн мэргэжлийн холбоодын ажлын хүрээнд дээр дурдсаны дагуу нийт 75 ажил мэргэжлийн стандартыг боловсруулсан байна. Бидний гар дээр байгаа мэдээллээр мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн 2017 оны 2 дугаар тогтоол, 2018 оны 2 дугаар тогтоол, 2020 оны 1 дугаар тогтоолоор нийт 70 гаруй ажил мэргэжлийн стандартыг баталсан байна.